Жил бүрийн шинэ жилээр тухайн аймаг сум орны шилдэгүүдээс шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд бүх нийтийг хамарсан үйл ажиллагаа төлөөлөн зохион байгуулагдаж чадаагүй ч төр болон хувийн хвшлийн үйл ажиллагаа ард иргэд рүүгээ чиглэсэн хിവэрлээ. Хүнд цаг хугацаанд ард иргэд болон нутаг орноо аюул тэрслээс хамгаалж 24 цагаар тасралтгүй үүрэг гүйцэтгэж ажилласан төрийн 6 байгууллагыг онцлон аймгийн засаг дарга тус бүр 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулах шийдвэр гаргаж тус шагналыг оны өмнө гардуулан өгсөн юм а. Тус шагналд мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын газар, цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, зооно зөвчсөн судалдын төвийн хамт олон шагнагдсан байна. За аймаг орнотгийн удирдлагуудад бас баярлалаа. Хамт олонны нэр өмнөөс боловсруулалтаа илэрхийлье. За ковид энэ цар тахлын үед бол онцгой байдлын газрын бүрэн бүрэлдэхүүнээр ажиллалаа 2020 онд. За мөн шуурхай штабыг миний би өөрөө удирдан энэхүү удирдлагаар хангаж ажиллаж байна. За өнөө түрүүнд бас хамтран одоо 2020 онд хамтран ажилласан мэргэжлийн байгууллагуудын удирдлагууд за бүх хамтран ажилласан хамт олонд нь баярын шинэ жилийн баярын мэнд хүргье. За үнэхээр ковидын тартахлал Монгол орн дээр бол тархалт маш өндөр байна. Ялангуяа манай Хинтээ аймгийн Хил далгаа, Дорногов аймаг, Багнуур дүүрэг, Баяндүрх гээд Баяндүрх дүүрэг бол манай Улаанбаатар хотод байдаг. Бөгөөд манай зүүн талаас Хинтээ нутгийн ахан дүүс бол их олноор байна. Тийм учраас Баяндүрх дүүргийн ард иргэдээс ирсэн ахан дүүгээ улсуудаа бас урихгүй байх нь их зүйтэй. Ер нь бол одоо бас Улаанбаатар гэлтгүүгээр ковидын тартахлал бид бүхний хаяанд яг дэргэдмэн байна гэж бодож эрүүл мэндийн салбар санал харгах ажиллахгүй болохгүй байна. Үнэхээр яг өнгөрсөн одоо энэ 11 сарын 11-ээс хойш манай эрүүл мэндийн салбарын 98 ажилчид маань 24 цагаар постод ажиллаа. Энэ дээр болохоор Багнуур наадах Дэлгүүн болдгийн пост, Цэнхэр мандлын пост, Жаргалтаан, Мөрөн сум тэгээд бүх одоо сумын эрүүл мэндийн штабууд дээр эрүүл мэндийн салбарын постынхан мөн аймгийн нэгдсэн эмнэлгийг дээрх бас ажилчид маань аймгийн төв тойроод одоо 4 постн дээр бас ингээд эрүүл мэндийн салбарын маань 24 цагаар ажиллаж байсан. Одоогоор бол манай эрүүл мэндийн салбарын бол бас 24 цагаар 2 постн дээр бол ажиллаж байна. За үнэхээр одоо ковидын тартахлын төрөвчлсөн онцлогоор бол Хинтийн нутгийн онцгой байдал аймгийн цагдаагийн газар эмнэлгийнхээ ажилчид бол бас хийгээд байгаа. Ард иргэд бол нэг 2300 орчим төрөвчлсөн онцлогоор бол шинжилгээ бол хамруулчаад байж байгаа. Энэ шинжилгээг бол одоо ахан дүүс минь бол ураг төрлөөрөө гэр орондоо тэмдэглээрэ гэж хүсэж байна. Үнэхээр тэгэхгүй л үнэхээр ковидын тартахл бол яг хажууд байна шүү. Одоогоор яг ингээд ажиглаад багт бас манай ард иргэд гадуур маскгүй явж байна. Энэ дээр үнэхээр анхаараарай. Агаар тусал амьсгалын замаар контактаар халдаж байгаа учраас масканд дүүх, гараа угаах хамгийн чухал юм бол одоо энэ зай барих энэ гурвыг ихний ээлжинд бол одоо дэглэмээ сахаарай л гэж хүсэж байна. Тэгээд та бүхэндээ 21 онд ажил өртөнд амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Хүн бүхэн эрүүл байгаасай л гэж хүсэж байна. Манай хамт олон нийтдээ 25 хүн байдгийн. Тэгээд манай хамт олон бол ер нь ариун халдваруудыг өдөр шингөө ажилласан. Постн дээр ажиллаа, албан газар зөвхөн ариутгал дээр ажиллаа. Одоо ч постн дээр ажиллаж байгаа зарим нь нийтдээ 22 сая 300 м² талбайг ариутгасан юм билий. Тэр нь бас манай аймагч бас хүнтэн юу болооч том бол бас үерийн бас аюул гэж бүх хэрлэн санахад бүх л айлрах бүгдийг ариутгасан. Тэр нь бидний бас сумдууд бас ариутгалуудыг хийцсэн. Тэгээд нийтдээ тийм учраас 2 сая 300 гарсан. Тэгээд 21-нд ард иргэдэд тэгээд эрүүлийн ажралтаа сайн байх хүсье. Цар тахлын үед сумдаа мандайлан ажиллаж байгаа Борондөр сумын онцгой комиссийг мөн 1 сая төгрөгөөр шагнасан юм а. Мөн аймгийн засаг даргын хамгийн газрын хамт олон 2020 оны ажил үйлсээ дүгнэн хэлэлцэж хамт олноо тэргүүлсэн албаагчдаа шагнаж урамшууллаа. Аймгийн засаг даргын хамгийн газрын 2020 оны шилдэг хэлэлцээр хурандаа хүрлээ даргатай цэргийн штабын хамт олон шал гарч өргөмжлөл 1 сая төгрөгөөр шагнуулсан юм.